Оройн төргийн үзэгчдээ ETV телевизээс эрхний уулж байгаа ETV ахлах сургууль хөгжөөн цэнгээ таны мэдгүй шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд бүгдээрээ ахлах сургуулийнхаа тагим руу орцгоё. Харин нэвтрүүлгийн ивент итгэгчээр ноён пицца брэнд ажиллаж байна. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. За сайн байцгаана уу хүмүүс ээ? Сайн байна уу? Суцгаа. За багш нь одоо өнөөдөр та бүхэндээ уран зохиолын хичээлийг орох гэж байна. Юуны түрүүнд бүгдээрээ ангийнхаа хүмүүсийн хэрцгийг бүртгэе. За ариун бол байна уу? Байна. Ариун болд. Барславг. Байна. Барславг байна. Бадамгарав. Мөнхцул. Байна. Мөнхцул. Намон. За. За сайн байна, эрц бүрэн байна мэдээж. Эрц бүрэн байж хичээл хамгийн гол нь багш нь өнөөдөр та бүхэндээ уран зохиолын хичээлээр бас Английн алдартай нэгэн уран бүтээлч, жүжигийн зохиолчийн талаар заах болно. Гэхдээ өмнөх хичээлүүдээр багш нь даалгавар өгсөн энэ зохиолчийн талаар хэн бэ? Дотроо их зүйлэн бодоо тодорхой хэдэн мэдээллүүдийг бас өөрсдөө цуглуулад ирээрэй гэсэн. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүсд багш нь мэдээж онц дүнгээ харамгүй хайрлах болно. За идэвх санаачлаггүй оролцсон хүүхдүүдэд мэдээж муу тун тавихаас гадна давхар нэгэн бяцхан сюрприз хүлээж байгаа. Тэрнээс гадна идэвхтэй хичээлдээ идэвх оролцоог чинь дээшлүүлэхэд бол багш нь тухай бүрт нас арга хэмжээг нь аваад явна гэдгийг анхааруулж байна. Тэгэхээр бүгдээр яах нь вэ гэхээр багшийнхаа асуусан асуултанд мэдхгүй ч байсан хамаагүй мэдхийг оролдож хичээж бүгдээр хичээлдээ идэвхтэй оролцсон шүү. Заа юу. Мэдж байгаа бол бүгдээрээ бөөнөрөө мэдж байгаа бол бас хов хүний овсгоос хамбаагч гэсэн гарах хэрэгтэй гэдгийг багш нь анхааруулж байна. За мэдээж энэ бол мэдээж би та нарт сая дөнгөж хэлсэн тийм ээ. Дэлхийд алдартай уран бүтээлч, жүжигийн зохиолч тойрогч байгаа. Английн алдар зохиолч. За мэдээж энэ жүжигийн зохиолч одоо жишээлбэл хэн байж болох вэ? Энэ талаар таамаг төвшүүлэх юм байна уу? За бадам гараа. Шекспир. За Уильям Шекспир. Шо. Өөр хүн байна уу? Чи яг яагаад тэгж таамаглав? Хамгийн тэгж болохоор хамгийн алдартай. Ганцхан зохиолчтой. Үгүй яг хамгийн алдартай Шекспир болохоор би маглалаа. Лондон гэж мэдгүй. Та тэгэж би Шекспир. За тэгэлгүй яг энэ мэдээж за яриага болоорой. Энэ мэдээж алдартай одоо жүжигийн зохиолч, тойрогч Уильям Шекспир. Багшаа уучлаарай нэг юм хэлье. За. Англи ганцхан алдартай зохиолчтой боллоо. Гэхдээ яг ч наад чи өөрийнхөө таамгийг дэвшүүлж штэ. Харин азтай байлаа тэр ганцхан зохиолчтой гэдэг. тэр таамаг дэвш. За өнөөдрийн уран зохиолын хичээлээр бүгдээр Английн алдар зохиолч Уильям Шекспирийн талаар үзэх болно. Түүний амьдрал уран бүтээлийн хэрхэн өөрсдийн амьдралынхаа турш хичнээн жүжигийн зохиол бичиж ирсэн. Жүжигийн зохиол нь өнөөдөр дэлхийд дахинд хэр алдартай юм. За амьдралынхаа турш бас юу хийж ирсэн бэ гэдэг талаар бүгдээ ярилцах нэ. Багшаа. За Хэдэн зохиол бичсэн хэлчих. Яг нийт. Багшаа. Бүх зохиолыг хэлчих. За хэлчих. Чи амар манга шиг шууд ирээдүгээр тэр мэрэг. За бадгаар хэл. Би онц сурлаа. Би өөрөө онц сурлахтан гээгүй шүү дээ. Та бол онц сурлахтан байх. Өөрөө л над асуултанд нь хариулт. За тэгвэл одоо яг наад талаар чи асууя заа. Бүгдээрээ бүгдэнд нь хамаатай шүү заа. За жишээлбэл Уильям Шекспир эмгэнэл зохиолуудаараа алдартай. Гэхдээ зөвхөн бас түүний бичсэн уран бүтээлүүд бан эмгэнэл зохиол мэдээж байгаагүй. За түүний алдартай эмгэнэл зохиолууд байдаг тийм ээ.
За хичнээн Уильям Шекспир хичнээн эмгэнэлт зохиол одоо дэлхийд алдартай эмгэнэлт зохиол байдгийм бэ. Тэр нь яг ямар зохиол байдгийм бэ гэдэг нэрлэх юм байна. За Барслав. За багшаа. Ер нь бол Шекспирийн бичсэн эмгэнэлт 5 жижиг гэж ярьдаг. Тэгэхдээ 6 дахь жүжиг нь Ричард 3 гэсэн жүжиг бас хэрвээ оруулах юм бол эмгэнэлт 6 жүжиг болдог. Гэхдээ ерөнхийдөө бол 5 жүжиг гэж ер нь биднийг сургуульд байхад зааж ирсэн, уусч мэдчихсэн юм дээр. Тэгээд за мэдээж Ромео Жюльетта, Отелло, Гамлет, Лирван, Макбет гэсэн 5 жүжиг. Тэгээд Ричард 3-ыг нэмэх юм бол нийтдээ эмгэнэлт 6 жүжиг болно гэсэн. Тийм. Сэтгэлгүй яах вэ? Мэдээж өсөө Антонио Клеопатра 2 гэдээ бас гайхамшигтай жүжиг зохиолч бас байдаг тийм ээ. Үүн дээр ингээд нэмэгдээд их юм бол. Гэхдээ яг нөгөө нийт масста олны нэгдгээр бол яг энэхүү 5 байдаг. Дэлхий таашигдсан. Ямар ч бүх цаг үеийн ямар ч алдартай сэтгэгч, төөрөгчийн хүч чадаагүй оргил болсон энэхүү юм зохиолууд байдаг гэсэн энэхүү зохиол энэ 5 зохиолыг нэрлсэн байдаг тийм ээ. За тэгэхээр За чи тэгвэл инээдмийн 5 жүжиг. Хичээл дундор битээ. За нэрч ярьчих. Энэ чадахгүй. Хичээл дундор. За чи тэгвэл дараа нь хариулна шүү зэ. Нэг хаашаа суулгах. За явцсан Баярслав маань бол эмгэнэлт 5 зохиолын талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч जैन 5 зохиолыг мэдж जैन түүн дээр нэмээд бас нэмэлт мэдээллүүдийг бас анги хамт олонхын бас мэдгүй байгуул тэрийг бас мэдээд аваарай заяа. Тэрнээс гадна за бүгд баяр үгүй. Сайн байна, мундаг байна. Бас уншсан байна. Аргагүй ш зөөл төгссөн. За. Багш дараагийн асуултаа та бүхэн тавьж байна. Барславг эхний асуултанд бас амжилттай хариулсан. За нөгөө охтуудаа хин намуна мөнх зүйл хоёр одоо гараа өргө хариулна шүү зэ. Багш та хоёрыг хариулна гэдэгт айгу найдаж байгаа шүү. За. Зя. Хичээл дээр өөр юм хийхгүй шүү. Айгу амархан зохиол зэ. Айгу амархан зохиол. За би тэгвэл энэ асуулт айгу амархан асуулт зохиол гэж бодлоо. Асуулт. За би энэ хоёр асуултыг та хоёрын донд тавьж ин зэ. Бусдын бол мэдж байгаа гэж бодож байгаа. Угсаа мэдж байгаа. За. Мөнх зүйл намуна хоёрын донд. За. Шекспирийн алдарт 5 эмгэнэлт зохиолуудын нэг Гамлет тийм ээ. Гамлет гэдэг жүжигийг Монголын театрын тайзнаа ч гэсэн бас тоглогдсон тийм ээ. Гамлетийн дүрийг Монголын хамгийн анхны Гамлетийн дүрийг бол бас хэн бүтээсэн бэлээ? Гамлетийн хамгийн анхны Гамлетийн дүрийг за хэн бүтээсэн? За тийм. За Гамлет жүжигийн хамгийн анхны дүрийг Монголын тайзнаач Хоёр удаа тавигдсан. Тий 2 удаа л тавигдсан байдаг. Сая бол өнгөрсөн 2012 онд улсын драмын эрдмийн театр тавигдсан. Монгол улсын соёлын дөрөвний ажилтан Болд Эрдэнэ бүтээсний мэднэ. Ихнийх нь Мэдгүй шүү дээ. багшаа дүрийг хэн бүтээсэн? чи мэдгүй юм шүү. За намуна мэдчихнэ. Мэдгүй мэн аа. Мэдгүй байна уу? Хамгийн анхны За энийг заавал уншиж авах. За уншиж олоос гадна. За Барслав гэдэгт мэдж байгаа бол сайхан. хизээ тавигдсан хамгийн Яг бэ чи. За энэ Би чамд болгож байна. Окей. Зүгээр та Монгол улсын гараж утсан жамсран жавгаа гэж ардын жүжигч тийм тэгэлэг байх уу. За тэгснэ. Монгол улсын ардын жүжигчин бас тайз дэлгэцийн урлагт хэдийнэ бас өөрийн гэсэн цодоос тод байр суурийг үлдээж чадсан гайхамшигтай уран бүтээлч. Тий. Ардын жүжигчин Жамсран жав гэдэг хүн улсын драмын эрдмийн театрын анхны Гамлетийн дүрийг бол Монголд бас бүтээсэн байдаг. Тэрнээс гадна бас маш уран чадварлагаар бас бүтээсэн байдаг. Хамгийн сүүлд мэдээж соёлын дөрөвний ажилтан Болд Эрдэнэ бүтээсэн байдаг. За баярлалаа. Ямар ч зүйл ойлгосон те. Ардын жүжигчин шүү, гавьяа жүжигчин биш. Дараагийн асуулт. За, Отелло жүжиг. Одоо дараагийн нөгөө нэг 5 жүжиг нэг Отелло жүжиг те. Отелло жүжиг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Гарч байгаа дөрүүдийн талаар үзсэн. Магадгүй бас зарим нь энэ тэнд явж байгаад бас дөрмөрд нь орж исэн ч мэдгүй. Магадгүй тэрийг би сайн мэдгүй. За, Отелло жүжигийн доторх гол агуулга хэв маягийн талаар хэн ярьж өгөх вэ? За, Барслав. Манай ингэж ган. За гой босч байгаа. За Барслав сайхан. За босч байгаа би сайн. За энэ үү. За хэлээ яар. За яар. яах юм бэ? Би мэдж байгаа ш та нар мэдж байгаа. Шууд ярилчих. Яах юм Би бэ? боллоо. За бадам гараа ярих уу? Яах юм бэ? За ярьчих. Тэгээд нэг юм ярихаар намайг ингээл ухун юу лээ?
яриад За байна. ярьж л та. Тэрний бүрэн төгсөөр би зүгээр л мэддэм чим дотроо л мэдээ байж. Багш ярьж л та. Би Мэдгээ хаа За сонсъё. гар өргөснөөрөө барслаа. Энийг хэлэх юм байна уу? багш энэгээр юу ч та. За хэлэх юм бол өөрөөсөө би хэлсэн шүү дээ. Хичээлдээ итгэх санаачлалтай байгаа зүйл бол мэддэг ч болно, хүн мэдгүй ч болно. Мэдгүйгээсээ харин суралцаа дараа нь мэддэг болно шүү дээ, тийм ээ. Монгол дотроо бодож байгаа бодлоо илэрхийлэхээ сайн шууд гаргах хэрэгтэй. Заавал дэлгэрэнгүй товч гэхгүй. За Шекспирийн Отелло жүжиг бол тухайн үеийнхэн бас хамгийн гол нь хүний итгэлцлийн тухай энэ жүжигээр өгүүлэх хичээсэн байдаг. Тэгээд хайр дурлал тосод өөрийнхөө одоо тэр нэг юу гэдэг чи үнэн хэлсэн юм уу, худлаач хэлсэн юм уу те алчуур байхгүй бол одоо тэр хайр дэйсэн сэтгэл алга болсон гэсэн үг шүүгчсэн үгнээс болоод бас асуудал үүсэж байгаа. За тэнгуудаа тэр дунд бас яаго митийн тий зарим нэг нөхдүүдийн гаргаж байгаа үйлдэлүүдээс өөр юу гаргадаг юм. бие биенийхээ үгийг сонсохгүйгээр бие биендээ итгэхгүй итгэлцэл гэдэг юм хичнээн чухал вэ хүний амьдралд гэдэг юмыг энэ жүжигээр зохиолч өөрөө харуулах гэж хичээсэн байх гэж би зүгээр боддог. Энэ зүгээр миний л бодол тоо. Тэгэнгүүтээ бас нэмж үйлэхэд энэнгээр нөгөө нэг арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзлийн эсрэг анхны нүүдэл болж исэн гэж одоо яг байсан. Яг зөв. Тийм тэгээд энэнгээр Отеллоны дүрийг заавал одоо өнгөт арьстай хүнээр ингэж тоглуулж гаргасан нь арьс өнгөөр ялгуурлах үзлийн эсрэг бас дэлхийн сонгодог жүжигээр хийсэн одоо тэмцлийн нэг хэлбэр гэж уншиж ирсэн байна тийм. Тэгээд ерөнхий агуулга бол ер нь бараг уншсан хүмүүс жүжигийн киноч байгаа шүү дээ. Кинонд үзсэн хүмүүс ч гэсэн мэдчихэл байгаа. Тийм ээ. За чи одоо юу мэдгийг ярил та. За энэ дээр нэмэлт мэдээлэл өгөх юм байна. Өгөөч. Та яагаад надруу яриад? Яад тий. Би хойшлчих уу? Яад тий. Салаа нөх үү? За яриагаа бол энэ жохоо хичээл дондор жохоо би нэ. Яг л юм бодлого. Гендрийн юм шиг одоо юм. За ямар ч гэсэн Барславгийн хэлж байгаа бол мэдээж зөв. Тухайн энэ жүжигний зохиол дээр хэд хэдэн дүр гарч байгаа. Тухайн яг энэ жүжигний гол агуулга утгах санаа хэв маяг нь болохоор ерөөхдөө хөв хүний болон тухайн нийгмийн хоорондын зөрчилдөөнийг их харуулсан байдаг. Яг үүний итгэлцэл байхгүй бол яг уу бибиндээ итгэх ёстой юу, ёсгүй юу? Итгэлцлээс болж ямар бас хүнд асуудлууд бас гарч болдог талаар мэдээж өгүүлсэн байдаг. За бус нь ойлгосон тийм ээ. Хичээлүүдээ бас баг багаараа ойлгосноо тэмдэглээд яваад байгаараа хүмүүстээ. Хичээл багш. Тийм, тэмдэглээ бичээд яваад байгаараа. За дараагийн асуултыг багш нь одоо та бүхэнд өгч байна. За Английн алдар зохиолч Уильям Шекспир яг амьдралынхаа турш хэд наслсан байт юм бол хэлэх юм байна уу? Илүүчгүй дутуучгүй. Чи юу лээ? Хэдэлээ. Илүүчгүй дутуучгүй яг төрсөн өдрөө өгсөн тий. Тийм үстэй барсахаа. Илүүчгүй дутуучгүй. Та барсах хэллээ. Би мэдэхгүй байх шүү. Мэдгүй За, байна. Таам дэвшүүлж Болно шүү дээ. 60 нас болсон гээд. 50. Үгүй. 30. Үгүй. 30 настай даа. 50. 49 илүү. 49 илүү. Тийм 30 мөч бол тийм баг наслаагүй шүү За дээ. 49 50. Гэхдээ аваад нассан. 97. Юу яа. Тэгж даалч наслаг баг тий. 60 бол бүрийн 60. 37 настайд л Гамлетийг зохиож ирсэн гэж бодохгүй юу? 49 50. Яг 60 67 нас. Гамлетийг чинь Уильям Ромео Жюльеттагийн дараа бичсэн шүү дээ. Ромео Жюльеттаг бол 31 наснда бичсэн. Тэгээд дараа нь Гамлетийг 37-т бичсэн. Артлын 3 эмгэнэлт зохиолуудыг бол тэр дараагийн наснда зохиосон. Яг чим байна нэр. За багш нь үлийн талаар 3 наснда гэдэг үү? За одоо бид үл та бүхэнд энэ талаар мэдээллийг бас багш нь хүргэе заяа. Уильям Шекспир 1564 оны 4-р сарын 23-нд Английн алдарт одоо Англи улсад төрсөн байдаг. Тэрээр бол яг илүүчгүй дутуучгүй 52 жилиг наслсан байдаг. 1616 онд насан эцэлсэн байдаг. Төрлөх хоттой болоод болсон байдаг. Тэрээр мэдээж нөгөө нэг анх жүжигний зохиол бичиж эхлэхээс өмнө бол яг явуулын театрт жүжигчнэр бас ажилладаг байсан бараг 10 жил 10 шахам жил явуулын театрын жүжигчнэр ажилласан байдаг. Хожимо эндээс жүжигний зохиол бичих тэр сэтэл санаанд төрөөд жүжигний зохиолоо бичиж эхэлсэн байдаг.
Мэдээж эмгэнэл 5 зохиолоодаас гадна бас маш олон зохиолуудыг бичсэн байдаг. Уильям Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжигийг төрөн бичсэн байдаг. Энэ 37 жүжигээс бол дийлэнх нь дэлхийн алдартай бүх цаг үеийн ямар ч бэлэг танхаа төөрөгчийн хүрч чадаагүй оргил болсон иймэрхүү гайхамшигтай уран болсон байдаг дийлэнх нь. Энэ 5 жүжигээс гадна ч гэсэн дэлхийд алдартай маш олон жүжиг болсон байдаг. За мэдээж тэр Отелло жүжигийн тал дээр бол түрүүний Барслав хэлсэн дээр Отелло жүжиг маань бол Яго Родриго хоёрын гол зөрчилдөөн дээрээс эхэлдэг. Тус тусын өс хонзон, моор төшөөрсөн өш хонзонгийн үүднээс энэхүү жүжигийн маань эхлэл тавигдсан байдаг. Эцэстээ тэр энэ хоёрын өшөөрөхөд бие биений хооронд хоёр хайртай хүмүүсийн хооронд яс саяж байгаа энэ бусрамаг үйлээс нь болж хайртай осууд эцэстээ бие биенийгээ хөнөөхөд хүртэл хүрдэг. Нэг алдартай үг байдаг тийм ээ. Отелло жүжигийн Дездемон алчуур хаваа. Тухайн алчуур гэдэг зүйл болохоор тэр хоёр хайртай осыг бие биенийг хагцалт өрөх гол шалтгаан болж байгаа. Тэгсэн тэр алчуур ямар утгатай алчуур вэ гэсэн мэт нэг нь мэрэгэн хадагтай моорын ихэд өгөхдөө тэр алчуурыг өгөхдөө за энэхүү алчуурыг нөхөртөө бэлгэл энэ таны нөхрөө өөртөө тогтоон барих гол хэрэглүүр болно гэж хэлээд өгсөн байдаг. Хэрвээ энэ алчуурыг нөхөрт нь гээх юм бол нөхөрт нь өөр хүнтэй болсон гэсэн үг гэдэг. Тэр мэрэгэн хадагтай моор ихэд өгсөн байдаг. За дараа нь мэдээж тэр Дездемонд тухайн алчуур байсан. Хайртай хүндэд хайртай бүсгүй Дездемонд алчуурыг өгсөн. Дездемон самсруугийн байдлаар нөгөө алчуурыг гээдэг тийм ээ. Тэгээд Отелло асуудаг шүү дээ. Дездемон алчуур хаавна гэж асуудаг. Ингээд энэ асуултаас урган гараад хайртай осууд бие биенийгээ эвгүүтэхэд үрдэг. Сүүлдээ Отелло ч өөрийгөө амийг бүрлэхэд өнгөрдөг тийм ээ. Хамгийн сүүлд хэлдэг үг нь юу вэ? Чанга юу гэдэг вэ? Чанга л. Эхлээд лагийн дараа 8 нөө. Биш юм уу? Би тэр танаас л асуусан юм аа. Яг Дездемоныг за хилээчтэй тэгээд. Гой итгэлтэй л. Наад чи бас зөв штэ. Ийм бас мундаг үг. Отеллогийн бас хүн болгоны бас мэдж байгаа үл зохих хөстөө үг гэдэг те. Эхлээд лагийн дараа нь ами. За ерөнхийдөө бол Отелло жүжигийн талаар бол гол агуулга утга санааны талаар бүгдээр ойлгосон тийм ээ. Ойлгосон. За Уильям Шекспир амьдралынхаа турш хичнээн жүжигийн зохиол бичиж ирсэн. Жүжигийн зохиолууд нь өнөөдөр дэлхий дахинд хэр алдартай байсан. Уильям Шекспир хэд насалсан. За жүжигийн зохиол бичиж эхлэхээс өмнө бас ямар хаана юу хийж явсан тийм ээ. Энэ талаар бүгдээрээ мэдэж авсан тийм ээ. За мэдээж тэгээд энэ талаар бас багш та бүхэнд товчгол мэдээлэл хүргээд байгаа. Энээс гадна дэлгэрэнгүй мэдээлэлүүд Уильям Шекспирийн талаар зөндөө мэдээлэлүүд байгаа. Энийг та нар гэрийн даалгавар болгоод гэртээ очиод интернет ухдаг снөө, ном зохиол уншдаг снөө. Гэхдээ ер нь заавал Уильям Шекспирийн эмгэнэл зохиол 5 зохиолыг заавал олж авч уншаарай заяа. За За. За ямар ч үсэн өнөөдрийн хичээл энэ үрээд өндөрлөж байна. За хамгийн гол нь одоо би хичээлд итгэхгүй оролцсон хоёр охиноор нэг юм хийх гэж байна. Би энэ хоёр охин маань би сайн ингээл яваа. эсвэл ариун бол намын хоёр гараад ирэх үү? За тэгээд Одоо энэ жүжиг дээр гардыг штэ тийм. Дездемон Отелло хоёр хоорондоо ярилцдаг. Дездемон алчуур хааваа гэдэг хэсэг байгааз. За яг энэ хэсгийг ангийнхандаа бас хийж үзүүлээ. За босоо тэр. за Хоёроо. За англи хэлний шийтгэл юм да. Та бүхэндээ ноён сэт шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. тэргээл амар аяа шүү дээ. За тэр доторх айманы талаар бол бүгд ингэ өөрсдөө дотроо бодож байгаад яг тэр хэсэгтээ Дездемон алчуур хааваа. Алчуур хайрт минь. Миний чам бэлгэлсэн гэл явд шүү дээ. За яг тэр хэсгийг яваа шүү. Мэдэн тийм ээ? Мэднэ. Ямар ч мэддэг дүү. Намаа мэдхөө. Жохон мэддэг дүү. Жохон мэддэг дүү. Чирэл аваа яваас та. За чирэл. За ангийнхаас араш. Дездемон. Миний бэлгэлсэн алчуур хааваа. Ямар алчуур хайрт минь. Миний чамд бэлгэлсэн алчуур хааваа.
Хүү яа. За ингэж явах хүс юм уу? Харин энэ Яг өөрөө сонгодог жүжиг шүү дээ. Тий. Тэгэхээр бас нэг баг зэрэг сонгодог юмыг бас харуулах зүйтэй байх гэж бодлоо. Би тэгээд цэрэн давахгүй бас хэлсүүгээ тэгэл Парисын тарихын сүмэн дээр би бас тэнд орж исэн. Тэгээд хэлж исэн. Миний багш бол Монголын сонгодгийн жишээ юу. Одоо оргил сонгодог. Тэгэхээр би энэ жүжигэн дээр бас өөрийнхөө багшийн яг тэр сонгодог хэлбэрийг би илүү барьж тоглосон гэж ярьсан. Тэгэхээр бас нэг юм сонгодог жүжиг гэдэг бас өөрөө бас нэг юм өөр жанр байгаад байна л да тий. За тэглэх үү. Диздомоны оронд гарах юм байна уу? Саналаараа. За би гарья. За бадам гараа. Одоо би дахиад их юм уу? Тий, бадам гараа ариун бол хоёр. За. Яг л тайзан дээр байгаа юм шиг тийм ээ. Одоо тэндээс та намайг дуудаад би гарч ирж. За. Диздомон! Юу болов хайрт минь? Чамд бэлгэсэн алчуур хаавай. Ямар алчуур хайрт минь? Миний чамд бэлгэсэн алчуур хаавай Диздомон! Ямар алчуур хайрт? За ямар ч баяр. Кац ядсан байсан. Би ямар ч алчуур хүнд өгөөгүй лээ. Ямар алчуур. Хайрт минь өөдөсний энийг Ямар алчуур хайрт? За явуулсан. Бас Атиала жүжиг энэ гавшигтай жүжигэн талаар өөрсдийнхөө зүгээс бас хэсэгхнийг бас бидэнд явуулж үзүүлсэн. Ариун болд бадам гараа хоёртай маш их баярлаа. За баяр үргээ. За мэдээж багш нь өнөөдөр хичээлд итгэхгүй оролцсон учраас багш нь та бүхэнд одоо дүнгээ тавина. Тийм ээ? Дүнгээ тавина. За Барслог бол өөрийнхөө авах дүн барыг мэдсэн сууж шээ. За Барслог мэдээж хичээл үнэхээр сайн итгэвтэй оролцсон учраас үнэлгээ өгч Баярлалаа. За бадам гараа ариун бол хоёр дөө ч гэсэн бас Юу яриад онцтон тавина. За би муу. Бити тэгэж нэгэндээ атаах гэж хэлчихсэн. Муу гэсэн дүн. Муу гэж байгаа шүү дээ. Энэ болохоор би үнэлгээ шүү дээ. Дараагийн хичээл дээр маш идэвхтэй оролцсон. Гэрийн даалгавраа маш сайн хийш шүү заяа. Ойлгосноо? Ном. Яг хөө жоохон муу оролцлоо гэсэн үг байхгүй нэ. За. Гэж дээ. Ингээд манай өнөөдрийн энэ удаагийн хичээл маань үгээр өндөрлж байна. За бүгдээрээ хичээлээсээ тараад гэртээ эртэн хараад гэрийн даалгавруудаас хайгаарай. Ямар ч гэсэн багш нь тэгтээ та бүхнийг одоо хичээл таргасан үнэс нэг хөгжилтэй тоглоомыг бүгдээрээ тоглоод тарах дөхөө. За тэгээд. За. Хоолыг нэг тоглоом тоглоо. За багш нь ганц хоёр тоглоом тоглоод эхнийх нь та нарын дараагийн тоглоомд анхаарлыг чинь төвлөрүүлэхээр тоглуулж байгаа тоглоом заяа. За 10 дугаар ангийн хүүхдүүд мэдээж 5 хүртэл тоолж чадна тийм ээ. 1-5 хүртэл тоолж чадах уу? Чадах уу? Яг чадах уу? Чи яг чадна уу? Яг чадах уу? Итгэлтэй байна уу? Тоолоод үзүүлээд хэлчихээ. Би чадна. Харин чадлаа. За багш нь таалж заяа. Та нар нөгөө орж исэн байна. Хурууга гоцоолгоод тоолуулна. Бүгдээрээ зэрэг чанга тоолно заяа. За алдсан хүн мэдээж шийтгүүлнэ. Ойлгомжтой те. Тэр шийтгэл ямар ч үж магадгүй. Гэтэ бол тийм таатай жоохгүй. Багш нь хуруугаа ингээ гоцоолоо та нарыг тоолуулна шүү дээ. Та нар хараад ерөөсөө дараа нь хилээ тоолоод явна. Зэрэг хэлнэ. Алдсан хамгийн ихэнд алдсан оролцогч шийтгүүлнэ. Ойлгосноо? За. За анхааралтай. Маш анхааралтай байх хэрэгтэй. Агаар 1 2 3 4 5 1. За тэндээс 5 гэж хэлсэн те. Тааснаа. Хайдлын ярин бол. Мөнхцөл 5 гэж хэлсэн тийм ээ. Энэ би сая ингэсэн чи 5 гэвсэн. Яа гайхаад Сайн байна. зүгээр тусдаг. За төвшөлт яваад. Аль Барслог тоолно шүү. Чимээгүй суугаад. Би энэс басан. За анхаар 1 2 3 и 5 1 2 3 4 1 1 хоо нэг гэж тоолоо. Аймаг ганц хоо нэг. Аймаг бас байна. Арис ийм дээ. За бас үлжи те. Ариун бол мөнхцөл хоёр хоёлаа алдсан шүү. За. За. Хоо нэг. Мөнхцөлөөс
яадаг шүү дээ. За энэ бол та нарын анхаарлыг дараагийн тоглоом төвлөрүүлж байгаа зэ. За яг дараагийн тоглоомд бүгдээрээ орцгоё. Багш та нарт 3 үйлдэл үзүүлэн зэ. Эхний үйлдэл бол үйлдэл болгоны өмнө 2 удаа хөлн дээр зогстой. 1 2 3. Эний юу лээ? Байшин. Сөмбөр уулж ирсэн бүр. Дараагийн хөдөлгөөн болохоор 1 2 3. Могой. 3 хөдөлгөөн. 1 2 3. Томатой сурагч. За энэ тоглоомын дөрөв нь ямар учиртай юм бэ гэх юм бол багш нь энэ үйлдэлүүдийг та нарын урд гараад хийн. 1 2 3. 1 2 3. 1 2 3 гэл аль давтахгүй зүгээр аль хаанаас нь ч алийг хийж магадгүй заяа. Дараа нь бол та нар миний гаргаж байгаа хөдөлгөөнөөс зөрж хийх ёстой. Надтай тийм. Надтай адилхан хийх юм болоо алдна. Алдсан хүн шийтгэл. Ойлгомжтой тийм ээ? Ойлгосноо. За бүгдээрээ босоод зогсож. Яа энэ ч энэ шагналтай юм юу ч байхгүй юу? Юм л шийтгүүл. Шагналтай байгаа шагнал өгөө заяа. Одоо Оц дүүжин шагналтай та нар. Тийм шүү дээ. За анхаар 1 2 3. Аруу босвар. Анхаар 1 2 3. За. Орстоо босвар. За. 1 2 3. За. Багш ингэж гаргана яа гэдэг юм бэ? За одоо юм яриад суу. За. Ямар ч сан тоглоомонд манай мөнх зүйл яасан. Яг өмнөх тоглоомны шийдвэрлэлээс салгаж болох юм. За ямар ч байсан зүгээр тэрийг зүгээр дараа нь жижигтэй бодож байгаа би шийдээ заяа. За ямар ч гэсэн өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд маш их баярлалаа. Дахиад бүгдээрээ алгадчихлаа. Баяр хүргэе. Баярлалаа баашаа. Дараагийн хичээлүүддээ маш сайн бэлдэн шүү. Гэрийн даалгавруудаа сайн хийж ир. Дараагийн хичээл дээр Гамлет зохиолын талаар уншиж, мэдэж, судалж ир. Ойлгосноо? Баярлалаа. За ингээд дараагийн хичээл хүртэл баяртай. Баярлалаа. За онцгой. Энд байсан бал руу алгуулсан байх юм. За манай ангид уртгартай хүн байна шүү. Ундаа муу байна. Татгаасаа шүү. Байна шүү байна. Одоо ингэж байгаа. Гэрийн даалгавраа угаасаа байсан юм аа. Шийтгэл намаа. Энэ хоёрыг хараа. Энэ энэ Ийм ямар амар юм бэ? Энд чи миний манай бити хүний Оны цаг шам. ийм дотроос энэ хүүхдээ хараа. Бүхэл бүтэн хичээлийн төв шийддэг. За чи юу юм? Энэ юу юм? Юу вэ? Цэцэрлэгийн хөтлөн гэж зурх. Багш чи хараад Уильям шигсэн юм шиг. ягцээ. Татаа яаж энэ хүн чи гацуурхны талаар бодож сууж ирсэн байх нь шүү. Гэтэ ахтай шинэ жил болж штэ. Муцаашаа гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Дараа нь тэгээд Гамлет. хуулахгүй шүү. Би чамайг За намууна. Баасахыг ангийн багш хэлэх хэрэгтэй. Манайхаа. Одоодоо сууж хоол идэх ямар байдаг вэ? Мэдээж happy байдаг. Тэгвэл та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахианы махыг оромог хэлбэрт оруулан бүрж шарсан. Дахианы цул махыг тусгайлан амталсан. Дахианы цээж махыг бүрж шарсан шаржнуур дахиа. Бас тийм бяцлагт махан цуглуулга гээд 2 төрлийн пиццаг танд санал болгож байна. Мэдээж танд энэ бүгдийг дагагдах болно. Эдэг тусам улам амттай. Захиалгын утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ манай ETV ахлах сургууль цэнгээд шоу нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Оролцогчд маань нэвтрүүлгийн 2 дугаар үе болох шийтгэлийн тагимдаа хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр шийтгэлийн тагимдаа оролцогчд маань нэгэн тоглоомыг тоглоно. Энэхүү тоглоомонд ядагдсан 2 оролцогч маань шийтгэлийн тагмын хамгийн сүүлд энэ 2 дугаар үеийн хамгийн төгсгөлд шийдвэрлэх болно. Тэгэхээр энэ тоглоом ямар учиртай тоглоом болохыг та бүхэн тайлбарлаж үзүүлье. Хүлээсээ анхааралтай сонсоод аваарай. Тэгэхээр энэ хөгжилтэй хөдөлгөөн гэдэг нэртэй тоглоом. Хамгийн ихний оролцогч би алинаас нь чиглэж зааж магадгүй. Хамгийн ихний оролцогч болгон өөрсдийн гэсэн нэг хөгжилтэй хөдөлгөөнийг дотроо бодож олох нь байна. За тэгээд хамгийн ихний оролцогч дохио өгөнгөө өөрийнхөө нэрийг хэлээд өөрийнхөө хөгжилтэй хөдөлгөөнийг
хийх нь. Хөгжилтэй хөдөлгөөний хийжмүүдээ дараагийнхаа дээр байгаа оролцогчдоо барьж идлээ гэдгийг хэлнэ. Одоо жишээлбэл ариун бол нэг хөдөлгөөн хийгээд ариун бол бадам гарыг барьж идлээ. Тэгэнгუთ чинь бадам гарав ариун бол бадам гарыг барьж идлээ. Бадам гарав Барславыг барьж идлээ. Барславг дараагийн ихний оролцогчдын бүх хөдөлгөөнийг араас нь давтаж хийх маягаар ингээд хөдөлгөөнүүд баг багаар нэмэгдээд явна. Хамгийн эхлээд нэг хөдөлгөөн мартсан, нэг хөдөлгөөн алгассан оролцогч мэдээж суугаад дараагийн шийтгэлийг хүлээгээд оролцсноо гэсэн үг. За ойлгосноо? За тэгвэл ингээд ойлгосон бол тоглоомоо эхлэе. За би та тавын айлж хүнээс эхэлж магадгүй. Хуруу зангууд тэр хүнээс эхлээд цаашаа ингээд тойр. Цаашаа ингээд ард зүг тойроод яв зэ. Ингээд зөрч юм. За. Эсвэл бүгдээрээ сайхан алгад ингэрч юм уу та нар? Алгад ингэрч сонсож шударч. За. Ямар Зүл. Намоныг барьж идлээ. Намоныг барьж идлээ. Мөнх зүл намоныг барьж идлээ. Намуу Барславыг барьж идлээ. Би нэр хоёлын өөрөөхтэй хийн. Тэгээ дараагийн үндэ шилжүүлнэ шүү дээ. намуу Гэг би намууныгаа л хэлнэ шүү дээ. Үгүй шүү дээ. За. Мөнх зүлээс эхлэх. Мөнх зүл намууныг барьж идлээ. Мөнх зүл намууныг барьж идлээ. Намуун Барславыг барьж идлээ. Барславг Бадмаг барьж идлээ. Мөнх зүл намоныг барьж идлээ. Намун Барславыг барьж идлээ. Бадма ариун болыг барьж идлээ. За. За. Мөнх зүл намууныг барьж идлээ. Намун Барславыг барьж идлээ. Барславг тэнийг ариука мөнх зүлийг барьж идлээ. За. Энд алдсан шүү. Би яаж алдсан? Алдсан. Би намуу Барславыг барьж идлээ гэмүүтээ. Мөнх зүл намууныг барьж идлээ. Намуу Барслав барьж идлээ. Энийхэн дараа дахиад Тэгэхэд ингэсэн. Бид Барслав гол бичлэг ухраагаад үз. За, хамгийн ихний оролцох шийдэж байгаа. Одоо та дөр. Саяны хөдөлгөөнүүдээ солино шүү зэ. Дахиж явахгүй. За, Бадмаас. Тэгээ намаа Барслав. Бадма мөнх зүлийг барьж идлээ. Бадма мөнх зүлийг барьж идлээ. Мөнх зүл намоныг барьж идлээ. Бадма намоныг мөнх зүлийг барьж идлээ. Мөнх зүл намоныг барьж идлээ. Намун Барславыг барьж идлээ. Мөнх зүл Бадма мөнх зүлийг барьж идлээ. Мөнх зүл намууныг барьж идлээ. Намун Барславыг барьж идлээ. Бадмаг барьж идлээ. Намун кацыг болохоос ингээгөө. Ой, ингэсэн шүү. Намуунаа ингэсэн шүү. Инхтэй мөнх зүл. Энд чинь Бадмаг гэх. Ой, тэр чинь ихлэл уучлаарай. Тэгээ Би Барславыг хэлсэн шүү дээ. Тэр мөнх та. За, Бадма яваарай. Чи вирус авдаг үү? За, байж. За, Бадма явж байгаа шүү. Мартуулчих юм. Алдаагүй шүү. За, чи өөрийн хөдөлгөөн эхлэл явна шүү дээ. Тийм шүү дээ. Бадма мөнх зүлийг барьж идлээ. Мөнх зүл намууныг барьж идлээ. Намун ямар хөдлөг хэлчих. Барславыг барьж идлээ. Барславыг юу вэ? За, чи алдчихлаа түүштэй. Намууны хөдөлгөөн дээр Барславгийн хөдөлгөөнийг хийж байгаа. Шүү дээ. Намун Чи зөв сүултээ нэг ийм хөдөлгөөн байсан шүү дээ. Тэглөө. тэгээд болно шүү дээ. Би алдаагүй юм байна. Тэгэхээр Шийдгүүл үү? яаж вэ? Яаж алдсан? Бид хаттай хөлөө төвшөөрөө. Дахиад хэлчих юм шүү. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиад нэг утас 33 22 77 1900
19:50. Зулайг барьж идлээ. Юу. Намууныг барьжлээ. Барсаахыг барьж идлээ. Ингэж аа. Йоо, энэ ямар Нэг 2 Ороо. Ийм үгүй. За яв. ингэж ядууч. Ийм ажил. За ямар ч шийтгэлийн үе маань тоглоом амжилттай тоглогдож дууслаа. Шийдвэрлэх хоёр оролцогч нар маань тодорлоо. Энэхүү тоглоомын шийдвэрлэгчээр мэдээж одоо би винт тэврэлдээ зогсож байгаа. Ариун болд бадам гар хоёр маань шийдвэрлэхээр болжээ. За бид өөрөө ялагчаа тодруулах юм уу? За тэг. За come on. За, нэг нь- Come on. За Барславаас эхэллээ. За тэгээ. Санер шиг л явчихна шүү дээ. Тийм, санер шиг л явчихна. Барьж идлээ Барьж идлээ. гэнэ шүү дээ. Ямар ч хөдөлгөөн байсан бол. За. Барьж идлээ чамааг. шат гэж. Бас нэг юм тий. Окей. Энэ татц. Тий. Тий, дотооцчих. Татцсан. Ингэж яагаад ингэж байхгүй юу? Ингэж сайн нууж явж байгаа Идлээ гэсэн байхгүй юу? байж идлээ шүү дээ. За зулаа. Яа юм гэж мэдээдсэхгүй зудаг. За одоо намын Барслав хоёр тоглоомоо За. ялагчийг тодруулна. За намынагаас эхэлнэ. Одоо хөдөлгөөнөөс таслахгүй үргэлжлэл яваад бай тий. Тийм ээ. За, окей. За. За намынагаас эхлэе. Надаас За. Барсаахыг барьж идлээ. Биш энэ полконы поз авах гэжсэн шүү. Баш нэг юм гормын санаа гэж байна. Тэр ингэж идэхүү. Шууд хөдөлгөөний ингэж алаад тушаад болсон гэж ингэж яваад идэхүү. Тэгээд хэрвээ тийм болоод штэ. Хөдөлгөөний ингэж бацсан гингууд нь би энэ хөдөлгөөний нэжээд таслаад өөр хөдөлгөөний ингэж таслаад тэгээд ингэж барьж идлээ гэж нэрийг хэлээд барьж идлээ гэж хэлээд байгаа байхгүй. Яа. Яадаг. Барсаахыг барьж идлээ. Намайг барьж идлээ. Барсаахыг барьж идлээ. За ямар амархан Би ялна гэж хэлсэн баха чам. За Давай. за тэгээ үзэгчтэй манай өнөөдрийн ИТV ахлах сургууль нэвтрүүлгийн маань 2 дахь үе бол шийтгэлийн үе маань амжилттай болж өндөрлөлөө. Олцогч маань тоглоомоо тоглоод хамгийн эцсийн ялагчаа тодруулсан. Инхээр энэ 2 дугаар үе маань ялагч Shark загны уран бүтээлч Барславг энэхүү тоглоомын ялагчаа тодорч тоглоомны гол шийдвэрлэгч хоёр оролцогч маань Мөнгө зул 100 гартаа зогсож байгаа бадам гарав ариун болт хоёр маань шийдвэрлэхээр ингээ бүгдээрээ шийдэглээ сонирхцгаая. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1950. Ганган ногоон гацурхан гэлэг дууны аян дээр мамаа нашир дуулсан заяа. Нэг нэгээрээ дуулсан шүү, нэг нэгээрээ. Мана тоёда токи авэ чойри бэлтчихлээ. Үзэгчтэй манай шийтгэлийн үе маань үргэлжилсээр байна. Ингээд хоёр оролцогчд маань шийдвэрлэхэд бэлэн болсон байна. Шийтгэл маань ямар шийтгэл байх вэ гэх юм бол зулцган гацуурхан гэдэг нэртэй хүүхдийн дууны аян дээр Мамуу нашир гэдэг дууны үгийг орлуулж дуулах байгаа. Тэгэхээр бүгдээрээ бас тустай мэдээж дуулах ёстой. За тэгээд дотроо бэлдсэн байх гэж найдаж байна. Тэгээд шийтгэлийн амжилттай биелүүлнэх гэж ерөөй. За амжилт хүсье. За хинээс нэг хэлгөө. За би хэлчихдөө. За. Ариун болд. За. Дууны аян маа. Гой жүжиглэлт мүжиглэлтэй За. гой шинжил болж байгаа юм чинь тийм ээ. Мамуу нашир манад хоёулаа.
За. Маамуна шир гэдэг дууныхаа үгийг ямар ч гэсэн гоё дуусгах шүү. Маамуна шир манад хоёулаа тоглоё. Аавч хоёрын авчирсан тоглоом биш үү? Тэжээс хэцүү юм байна. Юу яадаг ч дууг нь бол мэдээд идэг ингээд энэ дуу ч өөрөө аманд амар орцсон байхгүй тий. Тийм шүү дээ. Тэгээд нөгөөх нь өөр дуу руу хувиргана гэдэг чинь. Болно. Үгээл гоё зүү хөөрлж бол. Маамуна манад хоёулаа тоглоё. Аавч хоёрын авчирсан тоглоом биш үү? Хизээ тийм маамуу манад хоёулаа тоглоё. Маамуу шир манад хоёулаа тоглоё. За явуулсан шийтгэл амжилттай биелүүлсэндээ баяр хүргэе. Гэхдээ хамгийн гол нь маамуна шир гэдэг дууныхаа үгийг бүрэн яваагүй шүү. Мэрунч тавья машин барьж явъя гэдээ бас нэг үг байдэн шүү дээ. Одоо бадмаг дуулуулна. Одоо бадмаг тусдан дуулуулсан. За 1 2 3 и. Маамуна шир манад хоёулаа тоглоё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом биш үү? Мэр уншдагия. Машин Нөгөө чи аян байхгүй болсон. За дахиад явъя. Ингэх юм бол яахгүй шүү. Юу энэ чинь юу вэ? Болохгүй би чам дараа гой бүр яг гоёор дуулж үзүүлээ заяа. Хоёр цахилын адилхан юм шүү. Гүй адилхан биш. Аавч хоёрын Зулцаа ногоон гацур. үгүй шүү дээ дахилын Гацурхан ногоон гацурхан. Аавч хоёр нэг үг нь юусоо таарахгүй. Таарж байгаа. Чи харин тааруулж дуулах хэрэгтэй байхгүй. Аавч хоёрын авчирсан тоглоом би шүү гэх мэт зүгээр болно. Машин барьж явъя. За ингээ ихнээс нь дуулчих. Ингээл мартчихж байгаа шүү дээ. За ийм орон гарах тий. За. Маамуна шир манад хоёулаа тоглоё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом биш үү? Мэр уншдагия машин барьж явъя. Номсанан уншя ногоомодон тарья. Баяргүй болж байгаа үз. Яг хэрэв өгөө зөө хуваарлах юм бол ямар ч дуун дээр ямар ч үгийг ер нь орлуулж болно гэж үздэг. За ямар ч байсан ингээд манай шийтгэлийн үед шийдвэрлэгчээр оролцсон хоёр уран бүтээлч хоёр оролцогчтой ямар ч байсан баяр хүргэе. Дахин баяр хүргэе. За ямар ч байсан шийдвэрлэж байгаа хоёр оролцогч байна. Би бас хоёр оролцогчоос зарим нэг зүйлүүдийг асууя гэж бодож байна. Ариун болд жишээлбэл за ариун болд 10 жил байхдаа ямар сурагч байв? Аль 10 жилийг төгсөв? Ямар хичээлдээ дуртай байв? Ямар хичээлдээ дургүй байв? Ер нь 10 жил байхдаа ямар хөө сурагч байсан бэ? Би ч одоо сургууль үйлдвэрлэлийн сэтгэмж зохицолыг 8 жилээр төгссөн. Тэгээд яг би бас л урлаг дуртай хөвгтэйсэн. Тэгээд урлагаа их хөөж явдаг байсан. Тэгээд уран зохиолын хичээлд их дуртай байсан. Тэгээд ер нь бол бүгд л нэг жишг байдаг дөө. Нэг математикийн хичээл гэдэг юмдаа ер нь бол нэг тийм айхтар толгой зохиод идэх хүүхэд бас байгаагүй. Тэгтээ бас нэг айхтар гэж хэрэгдэд байдаг бас нэг хүүхэд байгаагүй. Тэгээд нэг Монголын алтан гурыг аваад явж байгаа хүүхэд байсан. За ёо хэр одоо сахилгагүй хүүхэд байсан бай 10 жил байхдаа. Мэдгүй одоо өөрийгөө дүгнэхэд хэцүү шүү. Гэтэ ямар ч тэр үед ер нь багш нарын хурал мурал янз бүрийн бас чих халууцуулах юм гаргадаг байсан. Нэг тийм юмд бол яаж вэ? Ямар ч зүйл хөдөлгөөн тэгэхээр их тийм урлагаар л их явдаг хүүхдээсэн. Та стандарт бүжгийн амтлагт бүжгэлдэг байсан. Өнөөдөр манай ETV ахлах сургууль нэвтрүүлэгт оролцоод ахлах ангийн сурагч боллоо. Сэтгэл ямар өнөөдөр манай нэвтрүүлэгт орох хэр бэ? Мэдээж тэгэлгүй байх. Эргээд бас 10 жил гэдэг бол бүх хүмүүсээ хизээч мартагдахаагүй. Олон сайхан дурсамжуудыг үлдээсэн тийм үе цаг үе байдаг. Тэгээд эргээд бас тэр үедээ очсон юм шиг гайхалтай сайхан мэдрэмжийг төрлөө. Өглөө босоод та сайн байна уу гэдэг одоо үгийг хэллэггүй маш их удсан байна. Тэгээд гайхалтай сайхан байна.
Тэглэг яг мэдээж 10 жил гэдэг маань хүүхэд насны хамгийн нандин дурсамжууд 10 жилдээ бас өрнөсөн байдаг. За хүүхэд насны талаар бас бяцхан яриа өрнүүлэхэд юм байла. Одоо бас таны уран бүтээлийн талаар бас зарим зүйлийг бас тодруулж асуумаар байна л да. Саяхан Монголын кино театруудаар бас нээлттэй хийсэн код уран сайхны кино байгаа тийм. Энд хүү уран сайхны киноныхын талаар бас ярьж өгөхгүй юу? Орж исэн бас уран бүтээлчид кино группэд кино группийн зураг авалт явахад хүндрэлтэй асуудал хэр байв? Кино маань ер нь бол одоогийн байдлаар хэр явж байна тийм ээ? Энэ талаар бас үлдэх. Emerald Man Production Born Film Studio-ийн хамтын бүтээл код хэмээх хэтрүүлэгт инээдмийн жанрын бүтээл байна. Тэгээд энэ хүү бүтээлийг зураг авалт бол 8 сарын 1-ээс эхэлсэн. Тэгээ 8 сарын 1-ээс 9 сарын 1 сарын хооронд зураг авалт үргэлжлэн. Тэгээ маань кино маань өөрөө жоохон графикийн ажлууд их. Тэгээ тэр нь бас цаг хугацаанд их шаарц ажилласан учраас тэгээд 12 сарын 5-наас Тэнгис өргөө соёмын дэлгэцэн үзэгчтэй хүртэл боллоо. Тэгээд мэдээж өнөөдөр энэ хүү нэвтрүүлэгт оролцсон энэ хүү 5 уран бүтээлч бол энэ хүү код бүтээлд бас ажилласан. За Барслав бол энэ хүү киноны бас гол дүр тоглосон. Үзэгчдэд бол бүтээл маш таалагдсан байна. Хүмүүс одоо гайхалтай бүтээл, гоё бүтээл болсон байна гэж ярьж байна. Энэ үнэхүү бас урмыг аваад цааш хийх, уран бүтээл хийх бас уран өгч юм л доо гайхалтай байна. Энэ хүү уран бүтээлээр бас юуг бас илэрхийлэхийг хүсэж зорж ажилласан бол тэрнээс гадна бас хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэсэн үү? Яасан энэ талаар бас ярихгүй. Бид нар залуу хүмүүс учраас яг өөрсдийнхөө мэддэг хэмжээний юмыг л илүү түлхүү харуулах зүйтэй гэдэг үүднээс ажилласан. Тэгээд хамгийн гол нь одоо энэ өнөөгийн нийгэмд байгаа яг залуучууд гэдэг энэ залуучууд одоо яг ямар үүрэг барилттай байх юм бэ те. Тэдний зорилго юу юм бэ? Юуны төлөө бид нар одоо энэ нийгэм байгаад байгаа юм бэ? Болохгүй тал нь юу байгаа юм бэ? Болж байгаа тал нь юу байгаа юм бэ гэдгийг одоо энэ хүү киногоор харуулахыг зорилоо. Тэгээд үзэгчд маань үзээд хэлэх гээдсэн санааг нь бас ойлгох байх, мэдэх байх. Тийм бас хүн болгон өөрөөрийнхөөроо туслаж авах байх. Тэгээд бүтээл бол мэдээж 21 аймгаар удахгүй үзэгчдийн хүртэл болно. Дархан Эрдэнэтэд кино маань нээлттэй. За тэгээд өшөө цаашлаа тэгээд бүх аймагуд дээр бүтээл маань очих байх. Бас орон нутгийн манай хөдөө нутгийн залуучууд үзэхэд хийсэн сүглээж байгаа тун удахгүй бас та бүхэндээ код бүтээл очих болно гэдгийг бас хэлчихье. За тэглээ яг маш бас таатай мэдээ байна. Монголын бас 21 аймагуудаараа бас уран бүтээл аваад Монголын залуучуудаа бас өөрсдийнхөө хэлэх гэсэн санааг өөрсдийнхөө уран бүтээлийн талаар бас түгэж аваад бас маш их баяртай байна гэдэг. Бараа бадмаа. За өнөөдөр хэдийн шийдвэрлэгч босон ч гэсэн бас өнөөдөр нэвтрүүлэгт бас идэвхтэй сайн оролцсон гэж миний хувьд бодож байна. За Бадмагийн хувьд энэ хүү код уран сайхны киноны уран бүтээлчид дунд орж ажилласан. За өөрөө бол одоогийн байдлаар соёл урлагийн их сургуулийн оюутан байгаа тийм ээ. Мэдээж тэгээд энэ хүү уран бүтээлчид дунд орж ажиллахад хэр бай хүндрэлтэй асуудал хэр их гарч ив. Ерөн сэтгэл уран бүтээлийн талаар ажилласны талаар сүртэй. Анх удаа ингээд кинонд явж байхад хүндрэлтэй зүйл бол нэг байгаагүй. Тэгээд найруулагч хасаад их юм сурсан да. Өөрөө би кино найруулагчийн мэргэжлээр сурч байгаа болохоор манай найруулагч үнэхээр мундаг. Тэгээд ер нь залуухан найруулагч гэхэд надад үнэхээр таалагдсан, сурч мэдсэн зүйл зөндөө байгаа. Тэгээд би зэсэндээ явахгүй арин болдох шиг найруулагч болох хаа. Тэгээд манай код кино гэрж үзээрэй. Тэгээд хэтрүүлэгтээ инээдэн гэдгийн талаараа яг жүжигчл талаас бол нэг үзүүлээгүй манай найруулагч арин болдох маань бодлоо. Инхотрах нэг оператор инхотрах хоёр маань зураг авалтаараа шийдэж өгсөн. Тэгээ маш сонирхолтой киногоо манай пэйж уудуудаар бол код пэйжээр нэг залуучууд маань сэтгэлээ айгүй их хуваалцаж байгаа. Ингээд зөндөө их үзэж байгаа, баярлалаа, гоё байна, ойрд үзээгүй кино байна гэд нэвтрүүлэгтээ гэсэн утгаар нэг таалагдсан байлээ. За ямар ч гэсэн манай нэвтрүүлэгт оролцоод шийдэглийн тагимдаа хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Одоо бүгдээрээ энд ангийнхаа нөгөө хүүхдүүдийг дуудъя. За манайхаа наашаа ороод ирээ. Ороод ир. Яа. За ороо ингэж Эрхэм мөндөд үзэгчдээ ETV телевизээс бэлтгэн хүргэдэг ETV ахлах сургууль хөгжөөн цэнгээ таны мэдгүй шоу нэвтрүүлгийн маань цоошин дугаар энхүү ингээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт тун саяхан Монголын кино театруудаар нээлттэй хийсэн код Монголын уран сайхны киноны авьяаслаг залуу уран бүтээлчид оролцлоо. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд та бүхнийхээ цаашдын сурлага хөдөлмөр, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө мөн аз жаргал хамгийн сайн бүхнийг өөдөөд нь өргөн дэвшүүлж дахин аз жаргал хүсье. Маш их баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгчээр Pizza брэнд ажиллана.
Баярлалаа.